Зохиолч Мишгийн Жавган 9 хүсэл 1-р бүлгийн 2-р хэсэг. Сургууль хичээлийн шуугиант жилүүд 8 намрыг өгтөж 7 хаврыг үдсэн хугацаа нэгэн хэмээн дасал болсон зүйлс байлаа. Хэдийгээр намар цуглах бүрт юм бүхэн өөр болсон ч юм шиг хавархан нэг ширээний ард сууж байсан нөхд нь борлож хүрлийгээд өнгөрөх жилийн хээсээ хүдэр бадрүүн болсон ч юм шиг анги танхимд нь будаг шохон үнэр ханхалж улам саруул шинэ болсон ч юм шиг үзэх хичээл унших номч бас л урд хожид дуулж мэдээгүй сонсголд өртөөгүй мэт шин содон сургуулийн дэг журамч тэс өөр урд өмнөхөөс улам нарийн чанд. Ёр урд өнгөрсөн хаврын үетэй жиших юм нэгэхэн ч үгүй. Бие сэтгэл барьсан намун дүлгөө мөртлөө сүрлэг хүндтэй болсон шиг санагдаж байснаа. Анхны хичээлийн завсарлага эхний өдрийн маргаадар гихтэл мөнөөх шуугж доогсон хөөцөлдөж хөөрсөн хэмдэн орж урднаас дайгчих ялгарх юмгүй болоод явчихдаг билээ. Гэтэл өнгөрөх шавар санаандгүй байтал энэ нэг ангийн 30 хэдэн хүүхдийн өмнө тэс өөр амьдрал эрс өөр орчин нээгдэж ирсэн нь нэг хэсэгтээ баярлаж хөөрмөр нөгөө бодлын балмагдж сандармаар ер нь нэгэн хэвийн ах үйд байсан балчир оюунд нь гинтийн их цочрол нүргэн үүсгэж бодол санаа нь хөлгүй далайн ёроол руу халин отохоор тэмүүлэхэд л болжээ. Бас тэгээд тулгамдж сандрам толгой даан шийдэж чадмааргүй юмс алхам тутам таарлах нь гарцаагүй болоод ирэхэд бие сэтгэл нь хямраадчих шиг жигтэй хачин байдал бий болжээ. Байгаль хөдөө нутагт ирсэн шөнөө за одоо нэг хүссэн зорьсондоо хүрч ажил төрлийнхөө зах сэжүүрээс барьж авсны тул өхөр буугаар буудсан сэрхээргүй тавтай унтаж явъя гэж санаж билээ. Бас тэгвч санаан зоргоор бүтэх юм гэж хаана байх вэ? Нойр хулжин бодол бэлчиж эргэн хөрвөн хэвтэв. Ер нь хавраас хойш давдлага шалгалт төгсөлт хуваар хөдөө гарахын бэлтгэл энтергээд олон хоног тавтай унтаж чадаагүй мэт санагдах авч нойр гэдэг хаашаа хулжин утсан хизээ хүрлцэн ирэхийг бөө мэдээ. Ямар мал өгдөг юм бол хэдүүл яаж ямар гэр суудсанд аж төрөх юм бол мэдэхгүй. Танихгүй ямар нэгэн айлд туслах малчнаар нэг нэгээр нь цацчихдах юм болов уу? Эсвэл биднийг нэг гэрт оруулж айлын хаяа төшүүлэн тавьчих юм биш угаа? Тэр айл нь ямар шувай зантай айл байх бол хүргэн хүүгийн жамцгайн авгаа шиг хүнд харалдвал талархан тэр шүү. Энэ хэд маань унтчихжээ дээ. Үгүй энэ дуулгын хурхирч байгааг тэр жаахан би навчилсан хамраас ийм их чимээ гардаг байна шүү. Байц энэ нэг нь хөдлөлөө наран гэрлүү дээ. Мань хүн бас унтаагүй юм байхаа та. Манай гэрийнхэн үдийд лав унтаж байхаа та. Бүжиндээ хинээ үрт ороавал унтахта намайг ирж уйлж унжаавал уу яагаавал оюун чимэг саран тэд үдийд айгуул намайг бодон хэвтэж байгаа та. Нөгөө хоошоо явсан ангийнхан маань бас л өдийд хурал цуглаанаа хийчгээд маргаадаар мал хүлээн авна гэж хэвтээ болов уу? Отхон сүрэн минь ямар мал маллах юм бол? Мань хүн надтай хамт наашны авна гэснээ цаг тулмагц гинт санал ботсон. Ганаа ятгсан биз. Энэ жил ер нь л нэг хачин. Ангийнхан маанч найзууд маанч нэг л өдөр ааш зан тогтургуйтч өдөрт хэдэн янзаарч хувирах шиг. Би ч гэсэн дээ. Би гэхээс шаага зуны амралтаараа хизээ хизээгүй ирнэ.
Эрэнгүүт намайг сургална. Манай гадаа ирээд дүүнраар намайг дуудуулна. Малчин болохоор хөдөө тийш явчихсан гэхээр яас их гайхах бол загтал бичиж энэ тухайгаа дуулах гэж бодсон хэрнээ чадсангүй. Одоо гинт өнгөрсөн хойно бичээд яах вэ? Өөрөө ирж мэдээд л нүд нь орой дээрээ гартал гайхаг гэж бодсон байгаль эргэн хөрвөн хэвтлээ. Үндэ ч шинэ он гарснаас эхлээд хүн 10 дахь хавар 18 дахь хавар гэж ярьж дуулах дуртай байдаг атал эдний хувьд 16 дахь хавраа хэмээн амандаа аялан дуулмаар ч юм шиг. Ангиараа хөдөө гарч малчин болох хүсэл саналаа илэрхийлснээс хойш бүрч өөр. Зүрх сэтгэл нь хөөрөн хөвсөлдөж тогтож сууж ядаад л хэн нэгэн чихэнд нь ч юм уу сэтгэлд нь ч юм уу учир битүүлэг юм шивнээд ч байх шиг. Хичээлээс тарж ирээд аав ээжтэйгийн гэр зургийн юм гүнгэр гангар ярьж сууснаа гинт уйлчмаар болж нүдэнд нь нулимс дүүрэн харжч анжиж болохгүй болчих шиг. Бас зарим үед ямар ч шалтгаан шалтгаангүй мөртлөө уур нь гинт дүрсхийн бадарч хамаг чадлаараа чанга хашгирмаар ч юм шиг. Ер нь л таагдахгүй онцох шиг ахуй байдал нөмрөөд авчээ. Байгаль гэртээ аав ээж 3 дүүтэйгэн суудаг. Аав нь норов гэж аймгийн захиргаанд ажилдаг. Засаг захиргааны ажилд олон жил зүтгэсэн танихгүй хүн мэдэхгүй тоглоом гэж бараг үгүй. Хэдийдл бол гэртээ хүн цуглуулчихсан шатар өрж шаг дуг хийлцэн зарим удаа санаандгүй алдсан бэрс юм уу цаашлуулж идсэн ноёноо буцааж авах гэж булаалдан би чи гэлцэж суудаг царай хавтгай хар совчин дунд зэргийн нуруутай шар хар хүн. Ээж нь аймгийн банкнд ажиллана. Хянуур Нимбай цэвэр цэмцгэр дуу шүү цөөнтэй улаабтарсан махлаг дугуй царайтай 40-од насны авгай. Тэр бээр хүүхдүүд нь яаж өөмүүлж төвөвлөвч үзээчгүй юм шиг өнгөрөөж аснаа улам дарвж гаарч ирвэл гэнт босон харааж ухсх юмгц баривчныхын тоосыг гөвх мэт пат пат хийлгэн хонг хавцаад нь хэд буулгаж аваад л юу ч болоогүй юм шиг эргэж юу хийж байсан бол түүнийг үргэлжлүүлнэ. Ер нь л ямар ч ажил хийлээ гэсэн мөнгө тоолох адил дуу шуу хураан улаардаг зантай хүн билээ. Нөгөө нүдчүүлсэн хүүхэд нь гэж албаар ойлох чимээ өгч нүд нухчин хэсэг зуур сууснаа улгаан нүдээр ажин ажиж хэрэгсэж аргадах хүнгүйд цохирсон янзтай чивжмээгүй болж суугаагаараа ундах буюу шуухтан босч бусдыгаа хайн гарч одно. Байгалийн дүү Рэнцэн 6 дугаар ангийн сурагч. Хичээлийн чөлөөнд хөлбөмбөг хөөцөлдөөд гэрийн бараа харах нь тун хомс. Дүү чимгээ нь өдөр бүр насаан асууж хоног тоолсоор байж дөнгөж ноднохон бага сургуулийн босго алхажээ. Отхон дүү бүжиндээ нь цэцэрлэгт явна. Эднийх ийм л халуун ам бүл билээ. Байгалыг 10 дугаар ангид төгсмөгц аав ээж нь аль нэгэн дээд сургуульд сонирхлынхан дагуу явуулж сургана гэж ярилцдаг. Байгаль өрөөч тэгж боддог. Тэр мөртөө бүр хүний эмч болно гэж ярьдаг байжээ. Тэгтэл яг төгсөлтийн энэ хавархан гэнтийн өөрчлөлт гарч эднийхнийг цочооход хүрчээ. Баруун урдаас бүлээн амьсгалд сэвэлзүүр салхи хормой хот дэрвүүлэн үлээж гэрт гадаа ялгаагүй сууж босооч нэмэргүй бүгчмдүүлэн үе мүч сулдаан нойрт ногтлуулсан мэт нозооруулсан хаврын нэгэн өдөр. Энэ үеэс улсын болон анги дэвших шалгалтын дуйлайн сургуулийн хэмжээгээр хэдийн цуурайтаж ахлахангуудын хичээлийн төгсгөлийн хонх хизээгүй цохих дөхөж санаанд тулсан дүн тавиулаагүй хичээлд асуугдах шалгалт чүүлэгт бэлтгэх зэргээр сурагч бүхэн толгой дээш татах завгүй байдаг билээ. Тэр өдрийн хичээл завсарлаж хүүхдүүд гэр байрандаа одохоор үүдэнд тултал гарах хаалганы хажуугийн мэдээлэл том самбарт усан будгаар томрон битсэн зарлал бүхний анхаарлыг татав. Дөрүүчийн хүүхдүүд цөм тэнд шавсан байлаа. Уншиж үзвэл
Төгсөх ангийн сурагчид өнөөдөр 17 цагаас цуглаантай. Дор дурдсан ангийнхан хурлын танхимд бэлэн бай. Нэг ч хүн дутаж хожимдож үл болно гэсэн байжээ. Шалгалж хүлгийн дүрм журм цаашид хэрхэх хуваарийн талаар чих тавин ийм хурал цуглаан хүлээн байсан төгсөх ангийнхан товлсон цаг ягаачгүй цувран эрцгээж болдсон цагт суудлан эзэлцгээв. Аймгийн эвлэлийн хорооны ажилтан эмэгтэй сургуулийн захирал хичээлийн эрхлэгч эвлэлийн хорооны дарга нарын хамт орж ирлээ. Ангийн багш нар хүүхдүүдийнхээ эрцгийг танилцуулав. Сайхан эмэгтэй яриагаан эхэлж нийслэлийн нэгэн сургуулийн хэсэг сурагч нам засгийнхаа уриалсны дагуу хүн хүчээр дутмаг хөдөө нутгийн зүг хөлгийн жолоо залхаар зориг санаа шулуудсан байна. Мөн үе тэнгийн нөхдөө энэ хөдөлгөөнд урайлан дууджээ гэх зэрэг яриад тэдний гаргасан урайлгыг уншин танилцууллаа. Дараа нь сургуулийн эвлэлийн хороон дарга дорж гэгч багш босч одоо энэ урайлгыг дэмжиж үг хэлэх хөдөө аж ахуйд очиж ажиллахаар саналаа өгөх хүүхэд байна уу гэж хүн бүрийг тойруулан асуух мэт хэлээд эргэж суув. Хурлын танхимд хэдэн хором анир чимээгүй байснаа төдхөн эн тэнд хоорондоо шивнэлтэн ярилцах, зарим нь уртаар санаа алдах, сандлаа хяхнуулах чимээ гарч тэгтэл нүүр игнийн дундаас "Багшаа би" гэж зориг муутайхан хэлэх эрэгтэй эмэгтэй аль нь үл мэдгдэх хүүхдийн шингэн дуу гарсан нь байгалийн ангийн нуруугаараа хамгийн эцэс жагсдаг ишиг хэмээгдэгч боржаал дуулгажээ. "За яар, чангахан яраарай" гэхэд дуулга босов. Толгоогоо илжээ сандарсандаа урт чихвчтэй хар малгайгаа толгой дээрээ нэг тавьж үтснээ гинт мэд бололтой хүн зандарсан мэт хуу татан авч би ямаа маллвал явна гэж төгдчин хэлв. Хүүхдүүд хэн нэг хүн хамаандалсан юм шиг нэгэн зэрэг нэрхэд л инээлдэн тэднээс арай бадран хүүхдийн дуу гарч "Хэн зишиг ижилдээ нийлж бэлчээр дээр хамаг ямааг нь хөхөх нь" гэж тохуурхан өгүүлэх сонсогдов. Дорж багш үл мэдгчгийн нэмсгэлж "Яга заавал ямаа малдаг вүлээ" гэхэд тэр "Би ямаасаа чадна. Хоньсаа чадахгүй. Бас эрхлэхэд ишиг дэвхэр цухраад өхөөрдмөр хөөрхөн байдгийм" гэлээ. Захирал мөн инээмсэглэж "Өдөө том болсон эр хүн байтлаа намынхаа урайлга эвлэлийн илгээл дээр малчин болох гэж хөдөө очоод ишигтэй тоглож суух гэж юу гэхэд танхимд инээд оволзож эвлэлийн хорооны ажилтан эмэгтэй хүртэл нүдний шилээ аван хөхөрчээ. Дуулгын царай час улааж доошоо түргхэн суув. Инээснээс хүүхдүүдийн бие сэтгэл тавигдан асуух ярих чөлөөтэй болж ирлээ. Дорж багш "За яах вэ? Бид нэгдэлд нь хэлж өгч болно. Ер нь чадна гэж барахгүй чадахгүй юм амласнаас чадах тохиргоон дуулга шиг сонгож авах зөв. Тэгтээ бас би яасан ч давж дээлэхгүй гэж хий сүрдэж биеэн цэнэн гараа хумхиж хоцорвол өөрийн хүч авхаалж дайжлахын оронд биеийн амар харж суугч болно гэсэн үг. Юу чадваа хөдөө аж ахуйд ажиллах хүсэлтэй юм биз дээ гэхэд дуулга үндэсгийн босч "Тийм ээ" гэж толгой дохилоо. Дараа нь хэд хэдэн хүүхэд босч янз бүрийг асуув. Зарим нь шууд саналаа өгч, зарим нь аав ээжээсээ асууж ирнэ гэлээ. Сүүлдээ хүүхэд бүр босч нэгийг асуун нэгийг хэлэлцэв. 10 дугаар анги төгсөөд хөдөө гарч болохгүй юу багшаа гэж нэг нь асуухад нөгөө нь тэндээс "Хөдөө гарч мал маллангууд хичээлээ үргэлжлүүлж үзээд 10 дугаар анги төгсөж болно гэсэн. Бидэнд сурах бичиг багшийн тусалцаа үзүүлэх үү? Тэгээд дээд сургуульд оръё гэвэл хуваарьт оруулж өгнө үсттэй" гэж байна. "Хэдэн жил мал маллуул Хөлмөрийн баатар болдго юм бэ?" Ээжг нь хөдөө явхаар саналаа өгсөн хүүхдийн ихэнх нь байгалийн ангийнхан байжээ. Тиймээс дорж багш захирал нар тэдний ангийн багшид хандаж "За ер нь танайх ангиараа гарчхаж болох юм биш үү? Цөмөрөө дараа танай ангийнхантай тусад нь уулзъя.
Заримтай нэг бүрчлэн уулзаж эцэг эхтэй ч ярилцаж болно гэж юм. Байгалийн ангийнхан энхүү голчлон саналаа өгсөн нь бас аргагүй учир тохиолтой аж. Хөдөөс өмнө ихэвчлэн 7 жилийн сургууль. Одоо бол 8 жил болж буй. Байсан бөгөөд тэндээс анги дэвшсэн хүүхдүүд аймгийн төвийн бүрэн дунд сургуулийн 8 дугаар ангид очино. Байгалийн ангийнхан бол энхүү хөдөө 7 дугаар ангид төгсөж ирсэн хүүхдүүд. Бас хот суурин газраас ямар нэг шалтгаанаар ар гэрэн даган шилжиж ирсэн хүүхдүүдээс бүрдэл болсон энэ сургуулийн хамгийн цоохор анги нь байжээ. Цуглааны маргаадраас сургуулийн захиргаа багш нар бүх төгсөх анги тэр дундаа байгалийн ангийнхныг онцолж өдөр бүр уулзаж заримдаа их эцгийн ч өрн ярьж их л хөл үүсчээ. Хүүхэд хөдөө явуулах гэж зарим эцэг их анги даасан багшид дургуйтсан хичээлийн эрхлэгчтэй нь ам зөрж эвлийн хорооны даргаыг ч хамруулан үг хэл удаж сүүлдээ аймгийн намын хороо ардын боловсролын хэлтэст хүртэл хэл үг тарьжээ. Зарим айлын хүүхэд ангийнхантайгаа явна гэж зүтгэн эцэг эхтэйгэн эвдрэлцэн зохих шанч хүртсэн гэлцэн. Зарим хүүхдийн эцэг эх хоёр хүүхдээ нэг нь явуулна, нөгөө нь явуулахгүй гэж маргаад үүнээс өдөгдөн хоорондоо хэдэн өдөр дууга хураацгааж хэдэн шөнө буруу харалцсан хэвдсэн явдалч гарч байв. Ингэсээр олон таван цэнгэгчэд автан ангаараа хөдөө гарна гэсэн дийлэнх болж ганц хоёрхан эцэг эх татгалзаатай үлдэжээ. Энэ бол сургуулийн хэмжээнд үнэхээр дуйлаантай зүйлсийн нэг нь байлаа. Байгалийн ангийнхантай уулзсан бүгд тэднийг огторгүйд нисэх гэсэнтэй дүүцүүлэн урд урдынхаас дотн хандаж харьцдаг боллоо. Тэрч байтугай сургуулийн эвлэлийн хорооноос зөвхөн тэдний ангийнханд зориулж хүмүүрийн зургийг тавьсан ханын сонин гаргасан бөгөөд хан татсан тэр сонинд хүүхэд ямагт овоорч шохорхож байв. Тэгтэл нэгэн өдөр дуулгын зургийг доор нь хөдөлмөрийн баатар ямаач нь дуулга гэж хүртэл тайлбар нэмэн бичсэн байжээ. Тэдний ийхүү дуйлаан сургуулийн хэмжээнд зогссонгүй залуучуудын үнэн сонинд бичигдэж ангийн ахлагч Мэндбаяр гэдэг хүүхэд нөхдөө төлөөлөн радиогоор ярьсан нь эх орны өнцөг болон бүрт түмний сонорт түгэн хүрчээ. Ер нь энэ асуудал урд өмнө энэ тэнд хаяа өдрийн одлогоо адил гарч байсан бол өнөө жил улс орны хэмжээний түрхэрээн болон хувирч намынхаа урайлгын хариуд үйлдвэр хөдөө аж ахуйд очиж ажиллах гэсэн хөдөлгөөн газрын сургууль дээр өрнөн тэдний тухай 50,000-ын тэргүүн игнэнд ахмадын залуу халаа малчны удам ирээдүйн эзэд гэсэн том гарчигтай мэдээ материал Төв нутгийн хэвлэл радиогоор тасралтгүй хөврөн байлаа. Ийхүү дуйлаан газар авч бүхнийг доргиосоор хүүхдээ явуулахгүй гээд хамгийн их мэдгэж зүтгэж байсан хүмүүсийн нэг гомб сүрэн гэж толгойн үсэн шингэрч яваа 53 насны могжгор тарган ирэх хүртэл сургуулийн захиргаанд ирж манай охиныг наран гэрэл гэдэг. Андашгүй дээ могжгор амартай махлаг цагаан охин би. Хөдөө явах гэж дэгж дэрвэд болдгүй. Цаадууланч цөмөл явах юм гэнлээ. Би хасуулах гээд дээр доргов хөөцөлдсөн. Тэгтэл радиовар хүртэл магтаж шагшаад тэгээд ч манай энэ ганцаараа биш өдий төдий аавын хүүхэд явах гэж угаа юм байна. Явбалч яваг олноо дагсан хүн газардахгүй. Яв хүүхдийн нэрсийн жагсаалтад бичээрэй гэж байв. Энэ сацуу 7 дугаар анги хамт өгсөөд одоо өөр бүлэгт сурч буй байгалийн үерхэгч хэдэн охин завлгарвал хичээл хамт давтах нэрээр гүйлтэн ирж хээр очоод хичээлээ сөхөж харсан ч юмгүй өөрөөсдийн чиг зам ирээдүйн тухай хожим хэрхэн ямар янзтай уулзалдаж салаа замын бэлчээрт дөрөө харшуулан явцгаах тухай санаашран өгүүлэлдэж ялангуяа 16 дахь хавраасаа сүргийн бэлчээр рүү жолоо залж аж амьдралын шин замаар өгсөх гэж байгаа байгалийн тухай түүний очих гэж хийх гэж байгаа ажлын тухай элдвийг төсөөлөн ярилцаж түүнийг хэн эргэж хизээ очихоон хүртэл товолцоож. Тэдний ярианд ер эцэс төгсгөл гэж байхгүй.
Аль баг сургуульд байх үеэс аймгийн төвд зуны амралт өнгөрөхдөө бие биенийдээ хилцэн цугларч зуны урт өдрийг хэрхэн зугаатай бардаг байснаа. Зоогийн хараа оны уруу эрчээрэн уралдан бууж, уулын нуурын захад наран шаран өдөржин тоглож, нуурын улаан хоормог боргисон булингорт усанд гар гараасаа барилдсан туулж, ангирын зулцаг ангайлан хөөцөлдөж, хаагур өнгөрөөснөө ажралгүй шумбуулан алдаад тэд нь нэг мэдгтэл ард нь нэг хоёроор шавойлдон явж байдаг байсан хийгээд борооны тогтмол уснаас шанган хорхоо шүүрдэж бие биен рүүгээ шидэлцэн албатай юм шиг тал бүрт бутран зугтаж байсан тухайгаан дурсана. Бас нэгэн өдөр ялмгүй маргаан болж бие биендээ тунирхан ганц ч үг солилгүй буццгааснаа маргаадар нь түүнээ хэдийн мартчихад мөрөөсл болон уулзалддаг байснаа. Гурван сайхны пионерын цусланд хамт явцгааж, ёлын аманд аялан амьсгаа давчдаж цухалдам элгэн улаан хадны дунд эргэлдэж, эгц дээр мэлих цэлмэг хөх тэнгэрээс өөр харагдах юмгүйд сүрдэн нар эс тусах гүн хавцлын мөсөн доогуур хавсан хүйтэн тунгал горхиноос сэрүүцэж оргил хадан хисааны оройд дүүлэн яваа янгрийн сүргийг харан багтацгааж байсан зэрэг нэгднэггүй хөөрнөлцгээдэг байваа. Тэд хичээл хэдийн тарж хуваараа авцгаас мөртлөө байгалыг үдэх гэж малаж ахуйн талын хичээл семинар хийсэн сүүлийн хэд хоногт завсарлаг бүрээр нь сахиж уулзсан бас зарим өдөр гадуур хамт явж хичээлээс нь 1-2 цагаарч хожимдуулж хөдөө явах өдрийн төвчин хүлээсээр байсан бөгөөд чухам хүү товлсон сумдаа очихоор нааш явхад нь эвлэлийн хорооны үүдэн дээр доглон нулимстай нүдээр нэмсэглэн үдэж хоцорцоосон юм байжээ. Байгаль энэ бүхнээ ээлжлэн бодож сүүдэр ши үзэх мэт болон инээд хөгжөөн дүүрэн ахуй багын явдлаараа баясан эргэж хөрвсөөр. Сумын төв гэдэг гаднаас нь харахад хэмжээ цараар арай багаас биш аймгийн төвөөс нэг ялгарх юмгүй адилхан л төв суурин газрын төрх намд үзэгдэж гагцхүү агаар амьсгал орчин ахуйн нилээд сэргэг сэлүүн ажээ. Аймгийн төвд бол өдийд нээлттэй цонхоор нүүрсний утаа юм уу нарийн шороо тоосны үнэр ханхалж байдаг бол сумын төвийн энд тааны хурц үнэр хамар царгина. Аймгийн төв өдийхээр бас хаяа нэг машин хурд нэмэн цонхоор нь гэрэл тусган өнгөрхөн дуулддаг бол энд алс нэгтээ морь унгалдан янцгааж хариуд нь өөр зүгээс 2-3 морь энд байна наашаа яваарай гэх мэт хариу янцгаах сонсноо. Энэ үес байгалийн нөхдийн нэг нь орон ажигнуулан хөдөлснөө үл мэдэг яргалан ээж яах юм бэ гэж зүүд нойрон дундаа дуржигнан өглөж түүний бодлыг сарниулваа. Энэ нь болдог хүүгийн дуу бололтой. 1-р бүлгийн 2-р хэсэг төгсөв.